Тэгэхээр өнөөдрийн бид хамтдаа эзний үгээс хуваалцах үгийн сэдв маань нүдний эрүүл ах уу гэсэн сэдв байна. Та юу санагдаж байна? Нүдний эрүүл ах уу гэхээр танд юу санаанд орж байна? Би нуухаа авсан билүү гэд нүдээ нэг ордож байна уу? Бүгдээрээ Матай номын өнөөдрийн гол ишлэл болох Матай номын бүгдээрээ хамтдаа уулан дээрх сургаалаас явж байгаа тийм ээ. 6 дугаар бүлэг 22-оос 23 өнөөдрийн гол ишлэл байгаа. Нүд бол биеийн дэнлүү юм аа. Дэнлүү мөн. Хэрв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол тэрхүү харанхуй нь юутай их вэ гэсэн. Амен. Бүгдээрээ эзний үгийг судлахдаа эхлээд хамтаа яг энэ ишлэл дээр төвлөрье. Тэгээ түүний дараагаар өмнөх болон хойно юу болсон тухай тэр хам сэдвийг гэж хэлдэг. Энэ зүйлийг харах болно. Тэгээд энэ зүйлийн дагуу бид нар цаашлаа дахиад илүү томоор холоос харах гэж хичээе. 3 байдлаар харна гэсэн. Нэгдүгээр илүү ойртуулж харъя. Дараа нь арай жоохон холдоод харъя. Түүний дараа дахиад холоос том зургийг харахыг бол бидний амьдралд бидэнд гэрлийг оруулж ирдэг тэр эрхтэн баг. Бид нүдээ нээх үед гэрэл альва зүйл дээр тусаад ойж ирээд бидний нүд рүү ордог. Тэгээ бидний нүдний мэдрэлийн эсүүд нь тархинд тэр мэдээллийг дамжуулснаар бид хардаг ба. Олж хардаг. Тэгээ нүд бол яг биеийн дэнлүү мэт адилхан юм. Харанхуйд бид дэнлүү авч явдагтай адилхан. Одоо бол энэ асж байгаа чийдэн гэж хэлж болно тийм. Тэгээ нүд бол биеийн дэнлүү юм аа. Хэрв нүд чинь цэвэр бол гэсэн. Тэгэхээр нөгөө нэг орчуулга дээр чиний нүд саруул бол гэсэн байна. Бас англи орчуулгыг харах юм бол чиний нүд эрүүл бол гэсэн байна. Эрүүл. Тэгээ эрүүл саруул тунгалаг бас цэвэр гэсэн үгнүүд байна. Хэрв нүд чинь цэвэр байх юм бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно гэсэн. Яг бид үдээ нээдэгтэй адилхан. Харин нүд чинь муу бол гэсэн байна. Бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх бол. Иймд хэрв чиний доторх гэрэл чинь харанхуй байх юм бол тэрхүү харанхуй нь юутай их вэ гэсэн. Тэгээ энд нэг анзаарах юм бол чиний доторх гэрэл гэдэг зүйлийн тухай ярьж байна. Чиний доторх гэрэл. Магадгүй энэ бидний гаднах гэрлээс бидний дотор гэрэл байгаа тухай ярьж байгаа. Гэрлийн тухай, бидний доторх гэрлийн тухай. Хэрвээ энэ зүйл чинь харанхуй, унтраастай, аниастай байх юм бол тэр харанхуйт нь юутай их вэ гэсэн. Гасалмар санагдмаар те. Бид сая ярьжсэн бид ямар нэгэн харааны бэрхшээлтэй тийм үү таяг тулаад явж байгаа ч юм уу ийм хүнийг харахтаа хүмүүс өрөвддөг тийм үү унчих үедээ яачих үедээ нэг амьдрал нь хэцүү байдаг бахта бид яг сая нүдэ ханаад харанхуйг мэдэртэй адилхан бүхэл насаараа ийм харанхуй байдал донд амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ хэрвээ хүн бол өрөвддөг хараад энэ яах вэ би туслах уу гэж. Харин энд хэлэхдээ Бурхны үгэн дээр хэлэхдээ та нарын доторх гэрэл чинь харанхуй байх юм бол юутай энэ харанхуй нь юутай их вэ гэсэн. Өөрөөр хэлбэл бидний доторх тэр гэрэл байхгүй бол бид хүмүүсийг хараад өрөвддгөөс илүү ямар гаслантай их вэ? Таны дотор тэр харанхуй байвал гэж. Энэ зүйлийг хэлсэн. Одоо бүгдээрээ илүү наашаага дунд зэргийн байрлалаас бүгдээр Бурхны үгийг харцгаая. Ярих юм бол энэ ишил хэлэгдэхээс өмнө 19-с 21 дугаар ишил өмнө нь бид энэ хэсэг ишлэлийг бүгдээр хуваалцаж байсан 2 сарын өмнө Тэнгэрт эд баялаг хураах зарчим гэдэг тийм үү та санаж байна уу? Тэгээд Тэнгэрт энэ хэсэгтэр эхний энэ хэсэгтэр газар дээрх
газар дээр өөрсдөө эд баялаг бүү хураа гэсэн. Тэнд хэвэн хорхоо элдв зэв идэж сүйдэгдэг хулгайч хөвдөж ороод хулгайлдаг. Харин тэнгэрт эд баялагийг өөрсдөө хураагараа гэсэн. Тэнд хорхоо шавж тийм ээ зэв идэж сүйдэхгүй хулгайч хөвдөж орохгүй хулгаалдаг. Өөрөөр хэлбэл энэ газар дээр эд баялаг таны бүгдийн эд баялаг гэж харж байгаа үн цэн өгж байгаа тэр зүйлс бол цаг хугацаатай юм аа гэдэг. Төр зурын зэвэрдэг, мууддаг, алга болдог, хулгайч авдаг. Харин тэнгэрт баялаг хураавал тэр зүйл чинь мөнхөд та нарыг байх болно гэдэг хэлж. Өөрсөддөө гэж хэлсэн байна. Тэр тэнгэрт баялаг хураах юм бол тэгээ бид тэр сургаал дээр танаас асууж ирснийг та санаж байна. Таны магадгүй тэнгэрт дансантай ямар байс байгаа болоо гэж. Тэнгэрт байгаа таны дансанд хэр хэмжээний хоримтлал үүссэн байгаа болоо гэж. Тэгээд та нарын цаашаа хэлээд та нарын эд баялаг хаана вэ зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэж. Өөрөөр хэлбэл энэ эд баялагын тухай газар дээрх эд баялаг, тэнгэрт эд баялагын тухай хуваалцсан гişл бидний энэ ярилцж байгаа энэ гол ишлэлийн өмнө орсон баг. А мөн энэ ишлэлийн арталд нь юу гэсэн байгаа вэ гэхээр хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй гэсэн. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч нөгөөг нь зэвүүцнэ. Та нар бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй гэсэн. Бурхан эд баялаг гэсэн хоёр эзэн байгаа тухай ярьж байгаа. Тэгээ та нар нэгэнд нь л үйлчлэх боломжтой, зэрэг үйлчлэх боломжгүй гэсэн байна. Нэгийг нь хайрлаж нөгөөг нь зэвүүцнэ. Нэгээс нь зуурч нөгөөг нь үзэн ядна гэсэн. Өмнөх ишлэл нь тэнгэрт эд баялаг, газар дээрх эд баялаг. Та тэнгэрт эд баялаг хураа. Дараагийн ишлэл нь хоёр эзэнд үйлчлэх боломжгүй. Эд баялаг бол мөнгө болон эзэнд зэрэг үйлчлэх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хэсэг эд баялагтай илүү холбоотой юм шиг өмнө хойно харагдаж байгаа. Тэгээд таны нүд чинь цэвэр бол гэрлэр дүүрэн байна. Таны нүд чинь муу бол харанхуйгаар дүүрэн байна гэсэн юм шил. Ямар холбоотой вэ гэж. Бүгдээрээ Матай 20 дугаар бүлгийн 15-ыг гаргая. Яг энэ хэсэг ишлэлдэр юуны тухай Есүс Христ юуны тухай хуваалцж ирсэн бэ гэхээр нэгэн сургаалт зүрлийг Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалт зүрлэлийг хуваалцж ирсэн байна. Та хэлэхгүй Тэнгэрийн хаанчлал гэдэг. Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалт зүрлэлийг хуваалцж ирсэн. Тэнд юуны тухай ярьж ирсэн бэ гэхээр нэгэн ус үзмийн талбайтай нэгэн эзэн, талбайн эзэн талбайдаа ажиллуулахаар хүмүүсийг хөсөлж байгаа тухай. Өглөө эрт буюу одоо энэ цаг эхэлдэг цагаар нь тэр үеийн цагаар ойлгох юм бол 6 цаг. 6 цаг. Тэгээ харах юм бол 12 цагийн турш ажиллуулахаар хөсөлсөн байна. Тэгээд нэг тухайн хүнд өгөх тэр мөнгөний хэмжээ 1 динар гэдэг тухайн үеийн мөнгөний ханш байсан. Тэгээд тохиролцоо за өдрийн турш ажиллана, энэ ажлыг хийн. Тэгээд би чамд ажил чинь дуусахад 1 динарын цалин олох болно өсөй өссөн. За дараа нь байжсэн чинь дахиад 3 цагийн дараа буюу 9 цагийн үед тийм ээ. Дахиад хүмүүсийг хөсөлсөн. Дахиад нөгөө хүмүүс маань орж ирээд хамтдаа ажилласан. Гих мэтэр явсаар 1 цагийн өмнө 11 дахь цаг дээр гэсэн. 12 цаг ажилласан 1 цагийн өмнө дахин хүмүүсийг оруулж ирсэн. Тэгээд за ажил нь дууссан. Тэгээд эхлээд нөгөө 1 цаг ажилласан хүндээ 1 динарын цалин өгсөн байна. Яг тэр үед нөгөө анх ажилласан хүн маань тэр зүйлийг хараад юу гэж ойлгосон бэхээр за надад хийснээсээ ахиухныг өгөхөндэ гэж хүлээлт үүссэн байна. Гэтэл яг л өмнө тохирсныхоо дагуу 1 динарыг өгсөн. Энэ зүйлийг харсан ихэнд байсан тэр хүмүүс нь дургуутсан байна.
Тэгээ үүний дараа тэр талбай ангидсан энэ үгийг хэлсэн байна. Би өөрийнхөө юмыг хүснээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж юу? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурвуу гэсэн. Энэ атаархал хурвуу гэсэн нүдэнд чинь атаархал хурвуу гэсэн үг их хувилбар дээрээ бидний уншсан нүд чинь муу бол гэдэг үгтэй яг давцдаг. Өөрөөр хэлбэл та нарын нүд чинь муу, чиний нүд муу байгаа учраас миний өгөөмөр занг олж харж чадахгүй байна гэсэн. Атаархал үүсэж байгаа. Үндэ тэр хүн юу гэж энэ сүүлд ирсэн хүнийг нэг динараар үнэлж байгааг хараад юу гэж харах ёстой байсан бэ гэхээр тэр өгж байгаа эзэн нь ямар сайн эзэн юм бэ? Ямар өгөөмөр юм бэ гэж харах ёстой байсан болж байгаа. Тэгвэл бид эргээд ишил дээр очих юм бол нүд чинь муу бол бид саяны ярьсан зүйлсүүдийг илүү ойлгох юм шиг та санагдаж байгаа. Тэнгэрлэг эд баялагийг та газрынхаас илүү гэж харж байна уу? Тэгвэл таны нүд сайн байна гэсэн. Цэвэр байгаа юм байна. Би чинь гэрлэр дүүрэн байх болно. Харин үгүй бол үндэ чиний харж байгаа чи тэнгэрлэг эд баялагийг харахгүйгээр за энэ газар дээрх амьдрал чухал байна. Энэ газар дээрх эд баялаг миний энэ зүйл чухал. Үн цэнэ түүн дээр тавьж байгаа бол таны дотор харанхуй байгаа юм биш үү гэж эзний үг бидэнд хэлж байна. Тэгвэл нүд чинь муу байгаа юм байна. Тэгвэл чиний харж байгаа гэрэл гэж харж байгаа тэр зүйлс чинь ч гэсэн гэрэл биш харанхуй байх боломжтой. Өөрөөр хэлбэл чи мөнгөнд үйлчилж байна гэсэн үг. Чи эзэндээ биш мөнгөнд үйлчилж байна гэдгийг хэлж байгаа. Тийм учраас ардлын ишлэлийг бид хоёр эзэнд үйлчлэх тухай гарч байна. Чи тэгээд мөнгөнд үйлчилж байгаагаа ч анзаарахгүй байна. Одоо бүгдээрээ дахиад цаашлаад арай дахиад жоохон холоос харъя. Хуучин гэрээн дээр нэгэн түүх гардаг. Илиша гэд бурхны хүн байна. Илиша гэж хэлэх үү? Илиша. Илиша гэд тэр хүн яа гэхээр Бурханаас ирсэн үгийг хүмүүс дамжуулдаг хүн байсан ба. Иш үзүүлэгч гэж гэрэл хэлэгдэжсэн. Тэгээ Илиша энэ тэр үед энэ цаг үед юу болж исэн бэ гэхээр Арамын хаан одоо Израилийн газар нутгийг эзлэхэд түрэмгийлж байсан байна. Тэгэд Илиша өөрөө Израилийн одоо иргэн хүн байсан байна. Тэгээ тэр үндэ өөрийнхөө хаадыг өөрийнхөө усыг сүрүүлэхгүй тулд тэр ийм зүйл болох гэж байна. Арамын хаан одоо дайтахаар ирж байна гэдгийг хаандаа сануулснаар тэр хаанаа бас аварч ирсэн хэд дууд. Тэгээ энэ зүйлийг Арамын хаан мэдээд Илишаг устдахгүй болохгүй юм байна гэдгийг болохгүй юм байна гэдгийг ойлгосон байна. Тэгээд маш асар их олон тэрэг одоо цэргийг аваад Илишагийн байгаа газар руу явсан. Хот руу явсан байна. Тэгээ Илиша тэр үед хинтээ байсан бэхээр өөрийнхөө одоо туслагч буюу одоо зарцтайгаа хамт байсан байна. Тэгээ энэ зүйлийг Илишагийн зарцны өглөө гарч харахтаа нэг өглөө гараад харсан чинь тэр хотыг бүслэхээр зэгч байгаа Арамын цэргийг олж харсан байна. Арамын их цэргийг. Тэгээ одоо яана гэсэн. Харин тэр үед Илиша энэ үгийг хэлж байгаа. 2 дугаар хаад номын хаадын дээд номын 6-гийн 17. Тэгэд Илиша залбирэн өө эзэн би залбирч байна. Түүнд харуулахын тулд нүдийг нээгэж гэж хэлжээ. Эзэн зарцын нүдийг нээж тэр харав. Харагтун Илишагийн бүхий л эргэн тойрондох уул нь галт морь тэргээр дүүрсэн байваа гэж. Өөрөөр хэлбэл энд тэр зарцсан сохор байжээ гэж хэлээгүү.
Элишагийн харж байгаа зүйлсийг тэр зарц нь олж харахгүй байсан. Тийм учраас Элиша эзнээс гуйсан байна. Эзэн минь түүний нүдийг нээж өгөөч. Харин тэр үед юу болсныг та харж байгаа. Эзэн түүний зарцын нүдийг нээх үед харагтун Элишагийн бүхий л иргэн тойронд галт уул морь тэргээр дүүрсэн байлаа гэсэн. Түүнд тохиолдсон асуудлуудын эсрэг илүү агуу эзний хамгаалалт байгааг бид олж харж болох. Сая бид хэлсэн чиний нүд чинь муу учраас эзний тэр сайныг, эзнийхээ өгөөмөр байдлыг, эзний тэр нэгүүлсэнгүй байдлыг олж харж чадахгүй байгаа юм биш үү гэж. Бид хэрвээ энэ эзний нэгүсэл бидний дээр байхгүйсэн бол энд байгаа хэн ч амьд байхгүй байхаа гэдэгт би итгэж байна. Би ч гэсэн амьд зогсох боломжгүй. Эзний нэгүсэл байхгүй бол энэ дэлхий рүү үнэхээр бөмбөгдөж байгаа. Та сарыг харсан уу? Сарны гадаргууг харагддаг уу? Ямар байдаг вүлээ? Барзгар байдаг тийм ээ. Маш том нүхнүүд байдаг. Тэр юунаас үүдэлтэй? Солирын бөмбөгдөлтөөс болж байгаа тийм үү? Энэ орчлон ертөнцид маш жижиг том янз бүрийн солирууд нисэж байгаа. Хэдэн 100 мянгаар. Харин бид нар дээр яагаад бууж ирэхгүй байгаа юм? Бурхны нэгүсэл байгаа учраас. Тэр агаар мандлыг хүмүүс тэр таатаа орчныг бүрдүүлээд энэ орчлон ертөнцийг бүтээгээд агаар мандал тэр солирууд нь орж ирээд шатаад дуусдаг. Газар дээр тэр болгон бууж ирж чаддгүй. Хэрвээ та амьсгалаа түгжээд магадгүй хэдэн 5 минут болох юм бол энд байгаа бүх хүн муужраад унтсан байх баг. Хэрвээ эзэн биднийг хангахгүй бол, эзэн бидний дээр нэгүслээ байлгаагүй бол бид амьд байх боломжгүй. Бүгдээр 2 дугаар Коринт 4-ийн 4-ээс 6 дээр очие. Энд хэлэхдээ энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд бурхны дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. Яагаад гэвэл харанхуйгаас гэрэлтэг гэж айлтсан бурхан бол Христийн нүүрэн дэх бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн мөн гэсэн. Энд 4-р ишлэлээр хэлэхдээ энэ үеийн бурхан буюу энэ сатаныг муу нэгнийг төлөөлүүлж хэлсэн баг. Үл итгэгчдийн бодол санааг сохолсон гэсэн. Тийм учраас бурхны дүр сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй байв. Христийн сайн мэдээг үзэж чадахгүй. Би нөгөө хин нэг зүйлийг харж чадаагүй хүний тухай ярьсан байгаа тийм. Яг энтэй адилхан зүйл байна гэсэн үг. Учир нь бид өөрсдийгөө тунхаглав, харин Христийг, Есүсийг эзэн гэж тунхагладаг. Тэгээ 6 дугаар ишлэлдэр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн бол харанхуйгаас гэрэлтэг гэж айлтсан бурхан юм а гэсэн. Тэгээ Христийн нүүрэнд алдрын мэдлэгийн гэрлийг бидэнд өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтэж байгаа юм а гэсэн. Бидний эзэн Есүс хэлэхдээ би бол ертөнцийн гэрэл мөө. Намайг дагдаг хүн харанхуй дотор халахахгүй юм а. Амийн гэрэлтэй байх болно гэж хэлсэн байна. Халелуя. Тэр гэрэл нь Есүс Христ байна. ертөнцид ирсэн гэрэл.
бид эхний гол ишлэлийнхаа өмнөх хэсгээр харах юм бол та нарын эд баялаг хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэсэн. Зүрх сэтгэл чинь. Өөрөөр хэлбэл бидний харж байгаа ярьж байгаа энэ нүд бол зүрх сэтгэлийн нүдний тухай ярьж байна гэсэн үг. Зүрх сэтгэлийн нүд. Иохан 3:19-с 21-ийг бүгдээр гаргая. Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцид ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрлсан юм. Хүмүүсийн мөн чанар, төрлөх мөн чанар нь харанхуйг гэрлээс илүү хайрладаг гэсэн. Харанхуйг гэрлээс илүү хайрладаг. Тийм учраас гэрэл болох түүн рүү гарч ирдэггүй гэсэн. Харин таны сүнслэг нүдийг тань цэвэр байлгаасаа гэж цэвэр байх тухай зүрх сэтгэлийн нүдийг тань цэвэр байлгахын төлөө Бурхан өнөөдөр өөрийн үгээ өгч байна. Бүгдээ хамгийн сүүлийн ишлэл болох Эфес номын 1-р бүлэг рүү очие, хэсэг рүү очие. 1-р бүлгийн 17-оос 19 дээр хэлсэн. Бидний эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч түүнийг дүүрнээр мэдүүлж та нарын зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай. Ийхүү та нарт дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор түүний өвдөх алдрын баялагийг мөн итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын хэмжээшгүй сүр жавхланг мэдэх болтугай. Энэ хүч нь түүний чадлын хүчний нөлөө билээ гэсэн байна. Паулийн энэ залбирал 3 зүйлийг хэлсэн байна. Эхнээд мэрэгэн ухаан ба илчлийн сүнсийг өгөх болтугай гэж залбирсан байна. Мэрэгэн ухаан ба илчлэлийн сүнс. Мэрэгэн ухаан. Таны амьдралд мэрэгэн ухаан хэрэгтэй талбар байгаа юу? Танд өдөр бүр мэрэгэн ухаан хэрэгтэй. Зүгээр мэрэгэн ухаан биш. Бурханлаг тэр мэрэгэн ухаан хэрэгтэй. Зүгээр арга чарга зохицуулдаг нэгэн биш. Энэ газрын биш. Тэнгэрлэг мэрэгэн ухаан хэрэгтэй. Тэгээд Бурхны нууцлаг зүйлийг илчлэх, илчлэлийн сүнсийг танд өгөх болтугай гэсэн юм. Хин хүмүүс харж чадахгүй байгаа тэр зүйлийг харах илчлэлийн сүнсийг. Дараагийн хоёрдугаарт түүнийг дүүрнээр мэдүүлэх болтугай гэсэн. Түүнийг дүүрнээр. Түүнийг гэж хэнийг хэлж байгаа юм? Бидний эзэн Бурхныг хэлж. Дүүрнээр мэдүүлэх болтугай. Дундуур биш. Бүрэн дүүрнээр мэдүүлэх болтугай. Зүгээр л оюун бодол санаандаа мэдэх биш. Тэгсэм гинлээ гэж мэдэх биш. Харин үнэхээр мэдэх болтугай гэж дүүрнээр. Амсаж мэдсэн шиг. Амталж мэдж байгаа шиг мэдэх болтугай. Тэгээд 3 дугаарх зүйлс нь бидний өнөөдрийн хуваалцж байгаа таны зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай гэсэн юм. Мэлми буюу энэ нүд тийм зүрхний мэлмийг тань гийгүүлэх болтугай. Гэрлээр гийгүүлэх болтугай гэж. Харанхуй байгаа бол гийгүүлэх. Энэ гэрэл энэ тасалгааг гийгүүлдэгтэй адилхан. Зүрхний мэлмийг тань гийгүүлэх болтугай гэсэн залбирал. Тэгэд үнэн зүрхний мэлмигт энэ зүйлсүүдийг бий болсноор та яах юм бэ гэхээр та түүний дуудлагын найдварыг мэднэ гэсэн байна. Эзэн биднийг дуудсан. Эзэн таныг дуудсан. Тэр өөрлөгөө дуудсан, ирээрээ гэж дуудсан. Надаас ирж надаас уу гэж дуудсан. Надаас ирж надаас ид гэж дуудсан. Энэ дуудлага нь дотор найдвар байгаа юм а гэдгийг хэлж байна. Энэ найдвар урмыг чинь хугалахгүй гэж эзний үг бидэнд хэлдэг.
Таныг магадгүй зарим хүмүүс дуудчихад урмын чи хугалсан байж магадгүй. Тийм зүйл тохиолж исэн байж болно. Харин эзэн итгэмжтэй тэр дуудлаган дээрээ бат зогсдог. Тийм учраас таныг дуудсан тэр дуудлага дотор найдвар байгаа юм а гэсэн. Таныг хаашаа дуудсан юм? Харанхуйгаас гэрэл рүү дуудсан юм а. Тэр таныг хаашаа дуудсан юм? Үхлээс амь руу дуудсан юм а. Тийм учраас найдвар байна гэсэн. Үл муудахаас таныг үл муудах руу дуудсан юм а гэсэн. Түр зүгрийн зүйлсээс мөнхийн тэр шагнал руу, амьдрал руу таныг дуудсан. Тэгээд та тэр дуудлагын найдварыг бүрэн дүүрнээр мэдэх юм а гэсэн. Зүгээр нэг мэдэх биш. Өдөр бүрийн амьдралдаа мэдрэх юмсан гэж та хүсдэг бол энэ зүйлийн төлөө хэлж байна. Та энэ найдварыг олж аваарай гэж Бурхны үг хэлээгүй. Харин найдварыг та нар мэдэрэй гэсэн. Олж мэдэх болтугай гэсэн. Нүд чинь нээгдснээр. Түүний өвийн алдрын баялагийг бас мэдэх болтугай гэсэн. Түүний өвд байгаа. Дуудагдсан итгэгч, түүнд итгэгчдэд зориулсан, хадгалсан өв бидний эцэг Бурхны бидэнд өвлүүлэхээр бэлдсэн байгаа зүйл.